After I read this passage of Төгсөвчд Бурхны үгээр дамжуулан яан хөдөлж чадаагүйдээ шаналж байгаа нь алдар нэр байр суурьнд хүлэгдсэних гэдгийг ухаарав. Учир нь тэр цуглаан хөтөлснөөр онцгойрч өндрөөр үнэлэгдэхийг хүсэж байжээ. Энэ тухай бодох үедээ би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж сэтэлтэй байдгаа ухаарсан. Энэ бүхэн алдар нэр байр суурийн төлөө, бусдаас онцгойрохын төлөө байсан. Хийсэн бүхэн минь зүгээр л өөрийгөө өнгөлөн далдалж, сайхан дүр төрх бүрдүүлэхийн төлөө байж, ингэснээр ах эгч нар намайг өндрөөр үнэлж чадах байсан юм. Энэ нь Бурхны нүдээр буруу зам байсан. Нэг удаа би тодорхой нэг шалгалтыг туулснаа санаж байна. Миний хувьд энэ үнэхээр онцгой байсан. Удирдагчдаа тэр туршлагынхаа талаар ярихдаа би удирдагч миний туршлагыг бусад ах эгч нарт ярьж өгөх байх гэж бодсон. Туулсан шалгалтынхаа тухай анхны гэрчлэлийн нийтлэлээ бичихдээ би өөртөө сэтгэл ханаж энэ гэрчлэл бусад гэрчлэлээс үнэхээр өөр юм гэж гайхан шагшиж байсан. Энийгээ удирдагч руугаа илгээхдээ би бүр удирдагч миний гэрчлэлийн нийтлэлийг бусад ах эгч нартай хуваалцах байх. Тэгээд ах эгч нар Канадад ийм орчин нөхцөлийг туулсан нэг ах байна. Бас энэ тухай ийм гэрчлэлийн нийтлэл бичжээ. Үнэхээр мундаг гэх байх гэж бодсон. Хийсэн бүх зүйлд минь онцгойрох, бусдын бишрлийг хүлээж, өөрийгөө бусдаас өөр хүн гэж харуулах гэсэн сэтэл байсныг би харсан. Үнэндээ эдгээр нь сатааны дөнгө юм. Би Бурхны үгийг үргэлжлүүлэн ярьж хайж, эдгээр завхарсан зан чанарыг шийдвэрлэх хэрэгжүүлэлтийн замыг олох хэрэгтэйгээ ухаарсан.